Ер нь бол эрүүл мэндийн салбарын өмнө одоо ойрын үед тулгамдж байгаа асуудал бол том тус өвчний дэгдэлтийн асуудал байна. За хоёрдугаар бас улаан бурхан өвчний эрсдэл байгаа. За ягаад гэвэл сүүлийн 10 жил Европын орнуудад гараагүй улаан бурхан өвчин дэгдсэн байна. За энэ Европын орнуудад дэгдсэн улаан бурхан өвчин хойд урд хөршид маань бас орж ирсэн. За тийм учраас л бас манад орж ирэх магадлал эрсдэл өндөр байгаа. Тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагууд гэсэн анхааруулж байгаа. Бид бас утаатай байна, улирлын хүйтэн байна. За том тус өвчин H1N1 вирусын дэгдэлтэй байгаа энэ үед улаан бурхны эрсдэл нэмэгдэх юм бол бас байдал хүндрэхээр байгаа. Урьдчилан сэргийлэх. За хамгийн муу нөхцөл байдлаар тооцож бэлтгэлээ хангах юм шаардлагатай байгаа. 2014 онд Монгол улс маань улаан бурхан өвчнийг устгасан орны тоонд орж сертификат авч ирсэн. Харамсалтай нь 2015 онд 2016 онд улаан бурхан өвчин дэгдэж нийтдээ 135 хүн эндсэн байдаг. Үүнээс бол 17 он том хүн үлдсэн хүүхэд. Тэгэхээр том тус өвчин бас юм дэгдсэн байгаа үед улаан бурхан өвчин авчрах юм бол бас нэлээд одоо томчууд чилгаа байхгүй, хүүхдүүд чилгаа байхгүй, эрүүл мэндэд нэрсэл учрах ийм нөхцөл байдал үүсч болзошгүй эрүүл мэндийн байгууллагууд за мэрэгчлэнүүд маань анхааруулж байгаа. Тийм учраас эрүүл мэндийн яам бол одооноос бодлого төлөвлөгөөтэй. За бэлтгэл ажлыг хангах, өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллах төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байгаа. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын суурь бодлого, суурь үйл ажиллагаа болсон. За үржин сэргийлэх, за олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох, зөв дадал хэвшил олох энэ чиглэлийн ажилдаа онцгойлон анхаарч байгаа. Танд судалгаагаар 10-аас 20 насныхан маань улаан бурхан өвчний эсрэг дархлааны тогтцол сул байна гэдэг дүгнэлт гарсан. За ийм тооны 510 мянган хүн байна. За эдгээр хүмүүсийг дархлаажуулалтанд хамруулах шаардлага бий. Саяны дөр судалгаагаас гарсан хүн амаа санхүүжүүлэхийн тулд бол нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулах шаардлагатай болно. За төсөв мөнгө шийдвэрлэх хэрэгтэй болно. За энэ мэтлэнгээр бид бол одоо олон нийт чиглэсэн, эрүүл мэндийн байгууллагуудаа чиглэсэн, хүн ардаа чиглэсэн ийм одоо нэгдсэн ийм үйл ажиллагаануудыг явуулж байна. Бидний гол зорилтод нас бол энэ дархлал тогтцын түвшин доогуур гарсан хүн амын бүлгийг нэмэлтээр дархлаажуулж ийж дээр нэмээд товлол дархлаажуулалтанда 100% яг тэг товлынхын дагуу хамруулж байж бид нэр өнөөдөр энэ эрсдлээс бол сэргийлэх боломжтой. Тийм учраас бид нэр тооцооллыг хийхдээ 2016 онд 8-аас 17 насны дархлал тогтцын түвшин доогуур байсан насныхаа бүлгийг 10-аас 20 нас гэсэн тооцооллоор аваад үзсэн. Энэ 19 он буюу 20 онд багтаж хийхэд. Тэгэхэд бол хүн амын тоон дээр статистик тоон дээр үндэслэж хийсэн байгаа. Насны бүлгээр нь гаргаад хийхэд нийтдээ 510 мянган хүн тун вакцин бол улсын хэмжээнд дархлаажуулахад шаардлагатай юмаа гэсэн. Тэгэхээр зэрэг том төс өвчний дэгдэлтийн зэрэгцээгээр бас улаан бурхан өвчин хойд урд хөршүүд Азийн орнуудад дэгдэж байгаатай холбоотой бол бас урьдчилан сэргийлэхгүй болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр энэ өвчин хаалга тогтж байна гэдэг бол бас өөр бага насны хүүхдүүдтэй хүмүүс бол энийг бол анхаарах нь зөв. Тэгээ хүүхдүүдэд бол одоо товлын вакцин 9 сартай 2 настай улаан бурхан улаанууд хаа хавдрын 3 вакциныг бол хийлгэх нь бол зөв. Энийг бол урьдчилан сэргийлж хийлгээд дээр нөхөн вакцинжуулалтыг бол хийлгээгүй хүмүүс нь хийлгэхгүй бол ер нь бол улаан бурхан өвчин бол орж ирэхийг болсон үгүйсэхгүй. Тийм учраас өнөөдөр урьдчилан сэргийлж сэрэмжлүүлж эрүүл мэндийн сайд бол хүний нөөц, орны бэлэн байдал, энэ тарианы бэлэн байдлыг одоо хангаж ажиллахыг бол үүрэг болголоо. Өглөө бас манай хадгалт төвчс судлалын үндэсний төв эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар бас үлдэр байна гэсэн ийм тоо судалгаанууд гарч байгаа. Өнөөдрийн байдлаар 15 аймагт хөл хорог тогтлоо. Тэгэл үүссэн. За Улаанбаатар хотын хувьд ч гэсэн бас асуудал хэвийн байна. Бүх бурууга эрүүл мэндийн салбарт эмчнэр одоо хийдэг бүх ачаалаа өгдөг. Тэгээ үе чадал орилтоо дахиад өгдөг. Хийж авч. Үндэсний зүйлсийг одоо одоо энэ төр юу юм бэ? Одоо
бичгээс сайтай энэ Батуу ашигтөө. Тэгээд энэ ариун наац тийм ээ. Бэлгийн нэг юм тэгээд тэгээд шалтгаан гарсан үед хаа юу тариагаа бүхнүүд маань чинь тийм. Нэг удаагийн шидрийн зэрэг 5 метрийн тэгээд маягаар л цацгаас шүү. Тэгэхээр та ингээд урсгал засвал ахын мөнгө тавьж өгвөл зөвшөөрвөл мундаг даа манай их юм бас жавж ирсэн тийм. одоо явж байгаа таарах чинь. энэ манай хамгийн туршлагатаас ялгчтай нөгөөхдөө судалсан. За энэ сенсор гэдэг нь хэмиг бичиж байгаа. Бид энэ хэмиг бичэлтэй тооч үүрч. дуусгаж байгаа. Нэмдэг шалгах юм байна тийм ээ. Нэгдэх шаттай бид нэр 4 жил тутамдаа өөрөөр хэлбэл 2015 онд ийм одоо Тэр нүгий машин юм байна. Манай сатаатад болдог байсан бол сатаач бүрэн арга энэ нарийн имийг ашиглах шиг мэдхгүй хүн суугаад сурчлагаа хийгээд мөнгө бүрээд байна. Энийг эдгээр тэ гаргахгүй байна. Яагаад гэвэл эдгээр тэ алдвал нөгөө чинь нэг өрөөнд эдгээр шиг 10 20 хүн ажиллахгүй мөртлөө барагдгийн биш мөртлөө өрөөнд хойлоод бичээд текстээ зарч чадахгүй хэвлээд тараасан. Би наран туяатаа ярьсан зараад байгаа байхгүй юу? Энэ манай эмчнэр санаачилж урал хийж дургуй компьютерийн системийг одоо энэ хараа Конституцээс 11 гэдэг юм. Юус нэртэй тийм. За энийг бол одоо ингэж таранаа үлдээд саяны одоо энэ сэтгүүлүүд гарын аргууд энэ юмыг бүгдийг өгөх хэрэгтэй. За тэгэхээр тул ингээд шуурга гаргаж шаарсан. Зугаа хүн ирэхэд наад чинь болоод тэгээд асар сэргсэн тусан түшнийг Өчигдөр маань нэг 5 минутын дараа ирээл аваад идчих. Би ингэж авчихна гэдэг. Яг л танаа шиг л байхгүй. тийм Тэгвэл гот байрлал зур байрлал гэдгээрээ бизнес автаа хуулиуд Одоо жишээлбэл эмчээ манайд мөн саяхан орсон 19 оны 78 тий мөн өчигдөрхөн 19-өөстэй юу бол явсан тохиро. Тэгээд энэ хацгүй билээ дарма байж. За байж. Тэр сервер дээр штэ. Одоо жишээ нь өнөөдөр манай секвенс хийж уламжлалт баргаж хийсэн хүмүүс Одоо барилдаа чисэл зэвэн үслүүдээр дээд барилдаа бас баха бас ээж нь бол хэсэг энэ байна. Аюун өсвөлтийн боломж байна. Хамгийн чухал. Гаруул хамгаалалт одоо ямар вэ? Маш сайн. Өндөр зэрэглэлээр устдаа бас судалгаа хийсэн хүн амын дунд тахлал тогтцох хэрэг хэвээр хэрэгтэй байна. Та энэ судалгааны
Тэгээд энэ болохоор үндэсний хэмжээний судалгаа байгаа. Тэгэхээр бид одоо захирал маань одоо тэдний он бол манайхтай таарсан. Ерөнхийдөө 15 одоо би үцэд ерөнхийдөө бүгдөө л адилхан энэ H1 гэж одоо ерөнхийдөө хамгийн их тэтгэлтэй байдаг. Хятад